Hey guys. Сайн байцгаана уу? Өнөөдрийн дугаараар бид хоёр Тэнгисийн эрэг дээрхий season 2-ын 9-10 дугаар ангийг ярина тий. Ахаа тэгэхээр. За өнгөрсөн ангийг санаж байгаа бол хасалтын дугаар байсан. Манай төгсөө Эндра хонгор 3 маань хасагдсан байгаа даа шүү дээ. Тэгээд өнгөрсөн дугааруудыг нэр үзэхэр бол манай энэ плейлист дээр ороод өмнөх дугааруудыг үзээрэй. За тэгээд 9 дугаар анги руугаа бүгдээр орцгоё. За 9 дугаар анги маань болохоор хасалтын дараа оролцогчдор маань бүгдээрээ ерөнхийдөө шокноос гараагүй байдалтай байгаад байгаа тий. Ер нь хасалт толгойд араас шокод орох юм дөө ингээд тий. Надаа айгу хэцүү байсан, хоосорсон байсан л гэдэг тий. Яг надад бол өнгөрсөн хаслуудад төгсөө хасагдсан бол үнэхээр баяртай байгаа. Нэг хоосруудаа болгох гэж тий. Энд бол угаасаа угаасаа л хасагдах байсан тий. Тий. Угаасаа байгаа мэдхгүй байгаадсэн ч тий. Тий. Тэгээд хонгор яг хасагдсан жоохон сайд. За тэгээд Tree маань ярилцлага гардаг байгаа. Тэрэн дээр тэгсэн чинь Цэлмөтөд хоёр үнсэлцсэн шүү дээ. Тэрөр чинь дугаарын төгсгөл дээр тэр тал дээр ингээд асуусан юм шиг байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Tree би бол тэр хоёрыг үнсгэтэл нэг эвгүй гэж бодоагүй. Надад л та хамаагүй ингээд угаасаа энэ тэмцээний утга учирны нэмчин гэл. Тэгэл амар кул маягаар тайруулж исэн. Гэтэ яг үндэ бол тод бол яг 100% Tree гэсэн юм л байхгүй байгаа байхгүй тий. Харин тэгээс зүтгүүлээд тал хүмүүхээр одоо ингээ үнсэж ярил тэгэл ингээ явах юм тий. Уул нь бол үнч ярьж байхад одоо би тэгэл Trey л одоо үнсээд өөр одоо хэнийг ч үнсүүдээ явах юм яриадсан шүү дээ. Өндөр дугарын тоглоом дээр чинь. Тэгээ болцсон болгоноороо Trey-г сонгоод авах ш тас тий. Харин тий. Тэгээ Trey-тэй юмтай юм уу гэдгийгүүд Trey-аас юу яг интерес нэг гейм шоу одоо тоглоом шоу гэдэг утгаараа л тэгэл хараал байгаа юм шиг байгаа юм лээ тий. Тий. За тэр ч яхаа юу вэ? За тэгээд энэ дугаарын хамгийн онцлог юм нь шинэ залуучууд орж ирж байгаа тий. Тэгээ шинэ залуучуудаа орж ирэхдээ бас зүгээр ч оруулж ирэхгүй заяа. Манай ингээ Моко хууч оруулагч нараа бүгдийг ингээ төсөөлж байгаа. Яг тоглоом тоглоно. Бүгдээрээ нүдэ хааж агаад би бинийгээ таана гэж байгаа заяа. Тэгэнгүүт л амар зөөн дунд нь нөгөө шинэ 3 оролцогчаа ингээ холжиж байгаа байхгүй юу. Тэгээ яг нөгөө 3 оролцогч нь болзооны явахаар сонгосон хүмүүсээрээ өөрсдөө таалгаж байгаа заяа. Тэгээ хамгийн ихний таалгасан хүн маань инх төр буюу Энки гэж залуу байгаа. Шанхайд амьдардаг 33 настай залуу байсан. Ер нь бол хамгийн одоо хөгшин оролцогч нь байгаа. Тэгээ одоогийн байгаа хүмүүсээс бол тийм. Ер нь бол ярьж байгааг сонсохоор надад бол яг төөгөө шиг сонсогдсон. Арай нэг боловсон төөгөө. Арай нэг боловсон төөгөө. Нэг тийм. Арай даруу төөгөө ч юм уу. Хүнд амьдрал заагаад байдаггүй төөгөө шиг санагдсан надад. За тэгээд ерөнхийдөө бол айгуу тийм боловсрч төлөвшөгч дууссан тийм залуужийг харагдсан тий. За тэгээд яг уу жоохон эго өндөртэй байх магадaltaй харагдсан. Харин тий. Тэмэтгээгээс яах юм байгаа. За дараагийн оролцогч маань Номин дээр буюу Номи гэдэг охин байгаа. Солонгост амьдардаг 96-ны охин юм шиг байсан. Энэ охиныг би нөгөө нэг их сургуулаа төгсөж байгаа тийм влог хийж явах үеэс нь би үзчихсэн заяа. Айгуу хөргөн влог хийдэг охин байсан байхгүй юу? Ер нь л угаасаа харахад яг л солонгос охин шиг харагчлаа тий. Амар ингээд шоуга андуураад ороод ирсэн шүү дээ. Singles Inferno руу орох гэсэн Тэнгисийн эргэлээ ороод ирсэн шүү дээ. Гинт нэг бага монгол хүмүүсийн гол нэг солонгос охин гараад ирсэн шиг санагдсан. Тий айгуу тийм солонгосчсан яриа мараа нэг тийм им кьютерцэн охин байлаа тий. Тий нэг амар дуу шүү багтай тий. Гэтэ амар тийм lively байсан тий. Тэгээ 3 дахь оролцогч маань Бэлгүн буюу Билли гэд охин байгаад. Охин ч юм ааш. Охин ч цаашиж охин гэж хэлж болохгүй болчиход байгаа штэ. За яагаад тэгж хэлсэн нэвтрүүлгийн зөвсгөлөөс орж ална ч гэж. 28 настай single mom гэсэн. Тийм болохоор тэр юм айгуу тийм боловсрч дууссан жимс шиг л бас айгуу тийм төлөвшөрсөн хүн байх шиг үсэн те. Бусад ийм жоохон охтодтой байгаа харьцуулахад те. Одоо Жин мен ч юм уу Эндра Мендратай ч харьцуулахад жоохон нэлээд арай өөр. Тэгээд манай Энки болохоор зоолог сонгосон байгаа те. Энки зоолог сонгосон шалтгаан маань болохоор ерөнхийдөө нөгөө Facebook, Instagram дээр харж ирсэн охин болохоор ингээд харагдчихснаар нэгээ сонгоцсон гэсэн. Тэгээд Номи болохоор хасаа сонгосон байгаа даа тий. Яагаад сонгосон гэсэн чинь хамгийн ингээ хөөрхөн инээж ийсэн нь тэгээ гой дулаахан энергитэй байх гэж би бодож байна. Тэгээд сонгосон гэсэн. Харин Билли болохоор насгаа сонгосон гэсэн тий. Бас айгу тийм нүдэн дулаахан харагдсан болохоор сонгосон л. Тэгэхдээ юул нь бол нөө ярьсан дээр би ингээ өндөр залуучууд сонирхдаг гэсэн. Тэгсэн хамгийн намхан дацгааг маа сонгосон. Тэгээд яг нүднээс нь харахад fuck хийж. Үзүүлсэн зурган дээр нь тийм нөгөө нэг өндрийн reference team байгаагүй махтай. Байгаагүй л хальтай. Тэгэл нүрнээс нь харахад л ингээ fuck хийж намхан залуу шийсэн гэж. За тэгээд нөгөө 3 сонгогдсон оролцогч маань болохоор нүдэ хааж агаад нөгөө шинээр орж иж байгаа оролцогчдын нүрийг нь тэмтрээд ер нь бол биеийг нь тэмтрээстэй хэн байна гэж таана гэж байгаа тийм. Энэ дээр яг нэг онцлогчтой золоо маань Энкийг тэмтэрч байхтай шууд үсийг нь өсөнд нь хүрээд
Манай ч одоо халзан хүн байгаа илүү гэж сэтгүүлээ гэж. Харин тэр жоо нийтэйсэн те. Тэгээд манайд нүдний хаалтаа аваад ер нь бол энэ 6 маань ингээд болзоонууд руу явж байгаа тийм. Аа. Тэгээд болзоо нь болохоор тийм дельфинтэй сэлдэг тийм завин дээр ингээд яадаг тийм болзоосэн те. Бас яг very cute. За тэгээд болзоо руу явахаас өмнө ингээд цэлмэгийн ярилцлага гарч эхэлж байгаа байхгүй те. За одоо ингээд хүмүүс ер нь ингээд хасагдсан. Тэгээд одоогоор бол хамгийн таалагдж байгаа орч гэвэл золоо лэн да гэж авдیں۔ Одоо виллагаас хамгийн таалагдж байгаа нь бол тэгээд золоо. Юу яриад байгаа бэ миний өвшөө? Та үсцэг юм уу энэ ч одоо. Юу яриад байгаа бэ? Чи одоо Бүрстэ бүр панелистүүд нь ч гайхаад бид хоёр ч гайхаад бүрстэ юу болоод байгаа юм бэ те. бид хоёр сүүлд нэг Severance-ийг үзээд байгаа те. Severance гэж суурал. Тий. Тэгээ яг манай энэ цэцүүлээ болохоор үрийг Severed болцсон юм шиг Харин те. би яг тухайн үеийн үйл явдлыг мартчихд юм Яг аа. тэгш өдөр сондгоо өдрөөрөө ингээд өөр personality ингээд хүн гарч ирдэг байгаа хаашаа. Тий. Өнөөдөр тод гэснээр маргааш нь зоолоо тэгээ ингээд ээлж явдаг те. Яг тэр хичээлстэй үнэн мангараа яваад одоо юу ч бодсон тэр оны толгой дотор те. Харин тий. За тэгээд нацаг Билли хоёрын болцоо гарч байгаа юм те. За энэ хоёрын голцтой үнэхээр юу ч болоогүй нэрээ. Үнэхээр манай нацгаа барыг толгой дотроос ярилцлагын асуултууд гаргаж ирэх зүгээр зовсон байдалтай л энэ болцоо өнгөрсөн те. Надад харахад үнэхээр хэцүү байсан. Хөрхи манай нацгыг зовоогоод байсан. Тий. Тэгээ бийлэж гэсэн чи хидтэй ингээд гэсэн чи би 22 та гэсэн. Би ч 28 та гэхлээ. Тэгээ баг тэрнээс хойш бүр ингээд Бүр жиргээд те. тий бүр ингээд анх болцоо нэг ихтэй нэг 20 хүнтэй байсан бол тэрнээс хойш ингээд бүр тэг болчихж байгаа байхгүй тий. Тэгээ бүр баг өөдөөс нэг цэгж шарахгүй бүр. Тэ. Намхан. Тэг яаж яхад дүү бийлээд ер нь таалагддаг байх те. За харин золоо инки хоёрын болцоо бол айгуу тийм дажгүй юм шиг явагдсан байхгүй те. Айгуу тийм мөргөө асуулт асуугаал нөгөөд нь хариулаад чи яадгийн би яадгийн гэдгийг тэгтийн өөрөө өгөө аваатай байсан. Тэгсэн чи манай золоод ирж байгаа таалагддаг юм шиг үлээ те. Ярьслага ингээд дараа нь авч яхад яг уу дажгүй гэл тэгээдсэн те. Амар тийм хүчлээд нэг дажгүй гэдэг хөгөө хүчил хэлж байгаа юм шиг те. Тэгээ энэ дээр бас манай энки ерөөсөө нүдрүү нарж ерөөсөө ярихгүй байсан те. Ичээд байгаа л яриад ичээд л байгаа хэл та. Тэгээ амар тийм бизнес яриатай байгаадсан те бүх юм. Харин тийм жоохон хурлын яриатай те. Тий. Тэгээ тэр хүн чинь тим яриагаар л бизнес явуулдаг л хэл та. Магадгүй. Тэгээ тим яриатай хүмүүс одоо айгуу тийм гой санагдаж шүү дээ. Яг ажлын талбар дээр гэж ярьдаг хүмүүс. Яг ажил хэрэг санагддаг л те. За түүний дараагаар Номи хасаа хоёрын болцоо ган те. Үнэхээр там. Одоо бүгдээрээ хамтдаа энэ хасаагийн тэнэгтлэлээр хамт аялцгаая заяа. За яг яаж тэнэгцсэн гэхлээр гэж байгаа. Эхлээд хасаа асууж байгаа байхгүй юу? За би зурагшгүй байна уу гэж тэгж байгаа. Тэгсэн чи хөргөн Номи маань одоо солонгос зангараа те. Анти яг гой зурагшгүй байна гэдгсэн чи. Би одоо зургасаа илүү гих болоо гэж бодсон чинь гөө байсан байна те. Би жавдны? Яа өөр. Энэ одоо яг яах гэдэг юм бэ те. Мэдгүй мэдрэл муутай л гэж хэлээ. Тэгээ өөр юу ч хэлэх те. Харин тэгсэн чи тааш тэрийг нь хөөрхийн нөгөө манай гинэн хонгор Номи маань тэр сонирн байгаа байдлыг нь хөгжилтэй байгаад гэж бодоод байгаа байхгүй тий. Тэр жоохон сайд аяа. Тэгээс амар тэнэгтэй Номи өөдөөс нь чи ямар хөө охин сонирхтын гэсэн чи өөдөөс нь хоо охин сонирхтын бэ? Юу гадаад үзэмж Би охин сонирхдаг шүү дээ. Тэгээд гадаад үзэмж бүсгүүн сонирхдаг. Өөсөө бүсгүй сонирхох байдаг. Тийм бүсгүүн. Чи яг ямар охин сонирхдаг вэ гэж байна. Би бол тийм педо биш аа. Эмэгтэй сонирхдаг вэ? Тэ. Тэгээ нөгөө нэг хөргөө Цаач өгшөө солиороод байгаа чи. Охныгаа амар эвгүй байдал харуулад байгаа зү. Тэр нэг юм ааш өөргөө тэр нь инээдтэй гэж боддог юм уу те. Тэр нь жоок юм уу яг юу юм яг хин инээдтэй байгаа. Мэдгүй энэ хасаагийн цаад дээр яг юу явж байгааг би үнэхээр нэрэ бүр үнэхээр Хасаа эсвэл ингээд яг энэ арал дээр те наршаад улам ингээд нөгөө нэг орон гарантайд ингээд мэдрэл муутай болоод байгаа юм эсвэл одоо ингээд тэр хүн чи одоо ингээд Номи ч гэсэн ингээд анхны болзоон те ингээд сандарч мандраал те юу асуухаа мэдгүй те дээрэс нь амар их монголоор ярьдаггүй ч биш магадaltaй те солонгостой те. Тэгээ ингээд зарим мөгийг жоохон буруу хэлчихүүд яаж хот ээжгүүдээ дотроо жоохон имээстэйгээр асууж байгаа асуултанд нь ингээд бүр их муухай үг нь мошгиж ирээл те. харин те. Юу гинэ тэгдүү штэ ингэдүү штэ гэж мэгэд нэг тийм худлаа нэг тийм балиар нэг тийм доромжлоод байгаа юм шиг мэдрэмж төрүүлээд байгаа байхгүй те. Харин Одоо үнэхээр хасааг нь үйлдэл үнэхээр бүр боли. Бүр боли. Үнэхээр ярих надад л үнэхээр ярих яриа алга. Үнэхээр хасаа дээр хэлэх мүү үг байхгүй. Одоо тэгээ ямар тааж
Дараа нь хасаагаас суусан чи надад л яг номитой тийм байсан. Гэтэ би энэ болооны турш би урангай л бодсон. Урандаа л энэ дельфинийг харуулчих юмсан. Урандаа л энэ гоё юмнуудыг үзүүлчих юмсан гэж бодсон ч гэх шиг тий. Тийм бахоо шүү. Лээ. Чааг ста хасчих нэг санаа амрандаа гэж. Тэгээд вилад үлдсэн дүр байгаа штэ. Аха. Стула, хот, чэй өрн дүр байгаа тий. Энэ дөрөв ба нэг тоглоом тоглосон. Гэхдээ тэр тоглоом нь нэвтрүүлэгтээ ерөөсөө ороогүй. Тийм болохоор бүр үнэхээр сонирхолтой байсан шүү гэлээ. Хот ялангуутаа чвэг болцоонд авч явахаар байсан тий. Тэгсэн цэцүүлээ зэрийг харчаад За гойдоо. За орон ягоо. Надад бараг нэг цэцүүлагийн өрөө өгнөлт юм шүү те. харид За Tree Tot хоёрын болцоо бол яг ерөөхдөө дажгүй байсан нэг тийм кофе шопт ингэ болцсон те. Тэгээд Tree болохоор ингээд би өнөөдрийн болцооны сонголтоо сонгогдоогүй үлдсэндээ маш их баяртай байсан гэж үгэл дээ. Ерөөхдөө шинэ хоёр охин бол өөрийнх нь тайп биш юм шиг байлаа гэж. тэгээд Тод чвэ хоёрын болцоо бол бас нэг явааргүй байсан тий. Харин тийм. Чвэ болохоор бас одоо юу гэдэг чинь угаасаа одоо Тод чвэ хоёр бие биенээ ингээд талтай гэдэг нь угаасаа хараглаад байгаа шүү дээ. Ингээд болцоонд бие биенээ ингээд дагуулж авч яваал тий. Зөндөө болон тоглоомууд дээр ингээд бие биенээ ингээд тал тавьж ингээд яваал. Тэнгүүд яг чвэний ярьж байгаа өнцөг хэм маяг болохоор дөнгөж танилцаал уудаж байгаа юм шиг ингээд яриад байгаа байхгүй тий. Ерөөсөө яг за одоо ингээд шууд цэглий мэглээ ч юм уу тий. Ерөөсөө тэгж ярихгүй. Одоо яг өөрсдийнхөө харилцааны талаар ярихгүй зүгээр нөгөө орчин байгаа нөхцөл байдлын талаар яриад байсан. Тийм. Гэтэ яг хуу төгсгөл нь манай хоёроос бие биенээ гаргаараас барилцал тий. Гэтэ тэгэн жагоо бүр яриадсан тий. За тэгээд араас нь болзоонд явсан залуучууд маань ингээд хүлээгээд Виларогоо явах гээд ингээд хүлээгээд сууж байгаа байхгүй юу? Ширээд хараа сууж байгаа. Тэр сценээр бас ингээд хасаа бас тэнэгтэн заяа. Зүв зүгээр хүмүүс ингээд тойроо сууж илаа сандлан дээр. Тэгмүүд ганцаараа тэр хүн толгой дотор би энэ ширээн дээр гараа суужвал ямар вэ гэж бодоод ширээн дээр гараа суучт юм бах та. Тэр одоо юу бодож ширээн дээр гараа суучт юм бол? Тэгээ хасан амар лайтаа ингээд бүх орж байгаа син дээр өөрийгөө нэг юм доминант ингээд те би л одоо манлайлагч шүү. Эсвэл хүмүүсийн нэг анхааралд байх гэдэг байгаа юм шиг санагдаад байгаа. Надад ер нь хасаа сүлээд ерөөсөө анхнаасаа ч нэг таалагдж байгаагүй гэсэн. Хасааг хасаад please. За тэгээд болзоонд ирсэн залуучууд маань Виларогоо ингээд бусад хүрээд ирж байгаа юм те. Цэлмэт гэсэн чинь энэ дэр залуучуудын өрөөнд ингэж байгаа юм заяа. За манай хасаач амар том ял авлаа да гэж чамайг бодсон штэ. Болцоонд явхад ч ингэж гэж байгаа. Тэгээд тэгсэн чи хасаа хөөе нацгийч гэсэн ялгаа байхгүй шүү гэж яа гэдэг амар буухай. Манай шинэ хоёр охиныг энэ бараг жисээр гаад явуулчих واخа тий. Харин тэгээ дараа нь октодын өрөөнд манай золоо хурж ирчээ те. Ууля гэдэг тийм тий. Бирлээ. Where is Ууля гэж. Where is Ууля? Яурэ. Бүрдэг согтуу аав нэг гэртээ ирж байгаа шиг тий. Агш тавих гэж ирж байгаа юм шиг. Тэр ихтэй аягүй хөөрхөн. Надад золоогийн өрөөндөө байгаа тий камернаас далдуур хийж байгаа нэг нь байгаа байдал нь бол таалагдав. Яг жинхэнэ байгаа байхгүй. Харин тий. Уусаал ер нь бол октодыг иймэрхүүл байдаг л үстэй. За тэгээд Ууля гарч ирээ. За ямар хуу байсан, болооч ямар хуу байсан гэж ярьсан чи. Тэг царайг нь хараад ойлгомжтой штэ. Not my type гэж юм гээд тий. Тий. Экигээ царай яашаад байгаа. Харин ч бүр нэг Өөгүй өндөг шиг царайсэн. Яг л тийм өндөг шиг царайтай байсан. Тэгснэ золоо Үүлээ тэгж хэлж байгаа юм. Тэг хасаа бүр ингээд чамааг л ингээд яриадсан. Үүлээ минь байсан бол Үүлийгээ санаад байна гэж ярьсан. Миний охин миний бүсгүй ч шиг ёо. Тэр яриаг нь сонсуулаагүй баярлаа тий. Харин тэг яг cute юм шиг та зөвхөн мэдхгүй ч. Угаасаа энд байгаа хүмүүс энэ хасааг мэдхгүй байгаа хөө. За тэгээд дараа нацгаа өөрхөн болгоны талаар ярьж байгаа байхгүй тий. Зэлмэлээд. Манчестер үнэхээр хэцүү байсан. Ярих ч юм болдгоо. Сүүлдээ баг шопсаар байгаа таарсан. Дэлфинүүд нь байхгүйсэн. Байгаа хаа. Би ороод дахиад үзээд. Юм ярьж байгаа л 2 секунд чимээг болчихдог байсан гэж байгаа шүү дээ. Тэгээ дараа нь энэ жиүн өрөн дээр очив те. Би ингээд хасаатай ер нь бол ярьж үзмөр байгаа. Тэгээд ер нь болох уу гэд өрөнгөөс зөвшөөрлийг авч байгаа. Тэгсэн өрөө тэгэлтэй угаасаа те. Ярилц гэдгсэн гэж байгаа тий. Хасаа жиүн хоёр ингээд нууцсаас шүү дээ. Өрөөндөө ингээд хоорондоо ярилцж байгаа юм те. Йоо тэр одоо бас юу гэж там бэ те. Яа харин те жиүн болохоор бүр хасаад бүр үнэхээр уусан те. Би одоо чамайг бүр ингээд яаж чинь чамтаа л ингээд болцмоор байна. Чамайг илүү таньмаар байна. Төсөлдөө энэ хоёр тэрвэрлж авч байгаа бол те.
Тэгснээр хамгийн гол нь жин ингээд байгаа байхгүй бүр аимшигтай хасаа гуугаад байгаа байхгүй те. Чи байхгүй болохоор миний дотор ингээд хоосоо өргөд байна гэл те. Хизээ тийм амир болцсон юм. Хасаач нөө хүний хүн биш өөр төмний хүн болцсон юм шиг байна. Төмний. Варди хасаа болохоор дараа нэг ярилцгаа үчтэй. Хэрэг өрн намайг таахгүй байлаа гэж бодсон ч би өөр живнэж болох хаа. Тэгээ өмнөх өдөр нь хөгшөн чи өрөн дээр очиж бүр ингээд гэрлэж байгаа юм шиг сөгж мөргөөл хоёулаа хамт үерхий гээд. Энд ерөөсөө энэ шоунд ямар ч үнэн Үгүй хасаал байхгүй да. Хасаал ийм гараад байгаа байхгүй. Орой болонгууд манай орцсон бөөнөр орой олон дээр би бинээсээ асуултууд асууж байгаа тий. Тоглоом маягаар. За тэгээд асуудлаа суглаад асуумаар байгаа хүнээс сонгоод асууж байгаа тий. Тий. Тэрэн дээр тэгсэн чи яах вэ тэгэл ерөнхий ингээ асуулт суугаад явж байгаа. Тэрэн дээр Enki-гийн body count нь 2 оронтой даа гэсэн тий. Тэр ер нь бол 10-аас 99 хооронд бас их gap байгаа шүү тий. Харин тий. Номи гэхдээ аягүй сонио. Энэ нийтээсээ аягүй өөр тий. Энэ хүн баг body count гэдэг үг баг мэддэгчгүй байж магадгүй. Энэ юу вэ body count гэж юу юм бол өөрийнхөө биеийн галбарыг дүгнэх юм болов? Миний body count чи 90 шүү дээ. Гэ бодчих магадгүй хөөх яа. Тийм амар гинэн цайлган хүн ороод ирсэн байгаа байхгүй юу? Би болохоор энэ намыг амар тийм үл мэдэг цэцгээ отгонд оруулчаар санагдаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ өрөнд болохоос нь Enki ер нь жоохон таалагдаад. Өрөнгийн яг нэг type нь халдсан залуус гэж яриад байгаа шүү. Харин тийм тэгэхээр өрөнд хасаагаас холдох боломж бас байна. Тэрнийд нь боломж байна шүү найзаа та. Одоо бол өрөн маань хасаагаас холж илээвэл одоо хинтэж байсан хамаалах тий. Тий. Тэгээ энэ өрөн ч гэсэн угаасаа өөрөө яриадсан шүү дээ. Хасаа ингээд жоохон камерны урд байхтай өөр тэгээд хамтдаа байхтай өөр байгаад байгаа маа гэж ярилцлага өгчээсэн тий. Тийм тэгээд гол нь тийм шоунд зориулж үйлдэл хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа гэж аах. Тэгээ угаасаа ер нь бол хүн болгон тэгж харагдаад байгаа байхгүй тий. Зөвхөн одоо бидрийг үзэж байгаа энэ үзэгчтэй ч биш. Энэ оролцож байгаа оролцогч нартай бас ер нь бол тэгээд тэр нь бол мэдэгдэл байгаа юм шиг байлаа л дээ. Тэгэл яг заавал хасалтын өдөр намайг гуйдгинж бас юу юм те. Тэгээ манай өрн жоохон ухаарах гээд байгаа. Тий. Одоо яг тэр хасаа нэг шүлэг уншаад өрнг ховсцсон байсан тэр ховсолтоос одоо ингээд ер нь бол гарч эхэлж байгаа байхгүй тий. Нүдээ нэ. Ер нь л тэгээ зүү зам дээр яваалах шиг санагдаад байна те. За тэгээд орой хоолны дараа оройн тойрог нь болсон байгаа. Тэгээ тэрэн дээр болохоор шархалсан зүрхний талаар ер нь ярилцсан. Тэгээд яг яриан бол нэг онцол байгаагүй. Энд дээр нэг онцлог юмнууд гэх юм бол яг номи бол дандаа өөрөөсөө дүү хүмүүстэй эргэжсэн гэсэн. Тэгээд ерөнхийдөө хүмүүс баахан чийтлсэн талаараа яриад ер нь дууссан. Тийм трей чийтлсэн гэсэн, нацгаа хүн чийтлж исэн гэсэн. За тэгээд золоо бас амар олон жил олон удаагийн тийм араар нь тавилтуудаас өөрийгөө садгаж гаргаж авсан л гэсэн. Ерөнхийдөө нэг тийм шаргалсан зөрнөлөөр яриад ерөнхийдөө дууссан байна. Тэгээ энэ анги маань ингээд дуусч байгаа. За одоо бүгдээрээ 10 дугаар анги руу орцгоо. За 10 дугаар анги хэлчээр маань болохоор ингээд додарсан байгаа тий. За тэгээ өглөөдөө пүүлд тасгал масгал хийж мэгээл тий. Тэгснээс амар эготагаараас. Би бол ингээд бол сайн сэлдэг. Гэхдээ би микрофонд болохоор сэлжлэхгүй байна. Тэгэхээр та нар наанаас байгаа ингээд тасглаа хийцгээ. Би энэ дээр тасгал хийцгээ гэж үгээд тий. Тий манай Enki. Яа нүдгээ. Яг иймэрхүү нэвтрүүлэг харж байгаа юм чинь тийм боломж болгоныг ашиглаж өөрийгөө сайн рекламдах хэрэгтэй байх л тий. Харин тэгээ манай ихний тоглоом нь Bumblebee гэдэг нэртэй байгаа тий. Бөөнөр йоганы бөмбөгөн дээр суугаад тэгээд бибинийхээ нэг арталтай байгаа даавыг булааж аваад тэгээ ер нь бол бөөнөрөө бибинийхээ эсрэг ингээд үсдэг тий. Эрэгтэй оролцогч нараас хасаа маань ялсан байгаа. Харин эмэгтэй оролцогч нараас үйл ялсан байгаа заа. Тэгэхээр гэхдээ энэ дээр эмэгтэй оролцогч нарын тэмцээнээр бас нэг онцлох юм нь ингээд жин ингээ амар мууга булхацаа тий. Тэгээ артлын уяаг ингээ өөрөө байрж мэрэд тий. Харин тий. Жоох эвгүй. Манай жин ч яаж яхад хамгийн баг урт мөчтэй шүү дээ. Манай жин бол яг улаарсан бух шиг дайрч ийн ер нь бол тий. Энэ бол хасалтны шокноос гарахгүй бүр яг солиорчод байна тий. Манай үйл явдлынхаа угаасаа л нэг тийм тэмцээн дээр жоохон оцтой тий авахалсан бат ер нь бол ялцдаг тийм зүйлээ. Тэгээ хасаа бол яах те нэг 13 спортын төрлөөр хичээлдэг гэж ярьж байгаа. Тэгэл тэрүүгээрээ л ер нь бол сайн. Бас дээрэс нь нэлээд их тийм компетитив гарам шиг байна. Тэгээ ер нь бол ялсан. Тэгээ хамгийн сонирхолтой нэраа энэ тэмцээн дээр ялсан ялагчт нь өөрсдөө болзоонд авч явах хүнээ ингээд сонгоцгоо гэж байгаа те. Тэнгүүд хасаа тэрийг нь сонсчоод нацгаа хоёулаа дахиад нэг үзчихье гэж байгаа байхгүй юу. Яагаад яах гэдэг гэсэн чинь. Гэхдээ угаасаа одоо үүлээ бид нар ялахаар чи бид өөр бие бинтэйгээ ингээд болзоонд явчихсан. Угаасаа би явах юм чинь тийм болохоор бусадаа боломж олгоё гэдэг ингээд яа юм аа гэдэг ч байгаа. Тэгсэн чинь Enki голоос нь гарч ирэнгүүтээ. Гэхдээ хоёр зүгээр өөр хүмүүсэл явчаач тээ. Харин тий.
Тэгээд ингээд ядаргаата хасаа ингээд хамаг тоглоомын дүрмийг өөрөө өөрчилж гээд ингээд дураараа те ер нь болцоо дураараа урьж мурайл те аюу тийм дураараа залуу юм аа. Тэр чинь ингээд тэмцээнд ялаад болцоод урддаг юм уу? Тэгэхгүй шууд энэ хасаа нэг юм хэлийг инегээл гаргаж ирж байгаа. Би өрөнгө болцоонд урж байна гэж. Харин яг тэр шиг одоо нацгийн бутгаар дахиад нэг раунд үдчихэж шиг те. Чи одоо юу юм бэ? Хамаг бүдүүн дарга юм уу? Тэ зохион байгуулагч юм уу? Юу юм чи? Харин тэгсэн чи тэгээд шиг хутлаа ялгах гад шүү дээ. Зүгээр л сонголтоо хийлдэ. Үгүй ээ. Тийм байхгүй. Одоо зөв хүнээ сонгоод явцсан дээр байна. Тоглож байгаа тий. хүмүүс ер нь жоо налхаж байгаа те. Тэгээ хасаа тэгэл ямар балаа юм бэ? За тэгвэл би өмнө ерөөсө болцоонд явж байгаа гэж юунээ сонгочихъя гэж тий. Тэгээ сонгохтой эцгээ. За наш харцаач удаа. Яа. За живнийг сонгох. Живийг ерөөсөөс ч ер нь болцоонд явж үзег байгаа. Тийм. Тэгээд өчигдрийг хэлсэн өгөөрөө нохотож гисэн болцмоор байна гэсэн. Явсан шүү. Чи юу ч төгсөөдөө болцсон шүү. Шалтгаан хэрэгтэйсэн. Живийг сонгох те. Ойлгомжтой одоо өөрийнх нь хэлснээр бол план B байгаа живэнтэй гэж жоохон дотносыг гэж ер нь бодсон багхлаа. Тэгэнгүүт үүля шууд ямар ч эргэлзээ авах те. Одоо тэгвэл би энктэй явуулаа гэдэг энкийг сонгож байгаа байхгүй. Тийм. Надад л инкийг сонгосон маш их баяртай байсан. Тийм. Ер нь л хасаагаас олж лээ сайхан дөөгш. За тэгээ манай үлдсэн хэд маань нэг тоглоом тогсон байгаа те. Оролцогчтой 2 багт хувааж агаад нэг сэдв асуугаад тэр сэдвтэй холбоотой 3 үгийг 5 секунд дотор хэлнэ гэсэн тийм тоглоом байгаа. Энэ аюу сонирхолтой байсан. Энэний хөтлөгчөөр нь манай Билли. Тийм. Одоо нөгөө энки чинь илч байсан шүү дээ. Тэгээ болоонд явчихлаар нөгөө илчийн ирэх нь Билли рүү шилжиж байгаа юм билээ. За тэгээд энэ тоглоом дээр бол яг зөв онцлог юм гэх юм бол Trey унти эвти секс мэкс гэл тиймэл хариуллаа. Бүжиглэх, унтах, секслэх. Хайрын тухай 3 дуу. Би чамд таартай өнөө шөн бүжиглэе. Чамтай хамт унтъя. Яг толгоонс дээр орж ирж байгаа хамгийн ихний зүйлсэл ярьж байгаа юм шиг тийм. Ихтэл нэг секс лэрээс тийм хэцүү ёо. Өрхөд яагаад ч. Одоо хэцүүлээ үгүй билгээд тийм. Яг энэ тоглоом бол хөгжлөлт тоглоом байсан. Тэгээд жоохон хэсгүүд нь ингээд жоохон оруулчих. Гэтэ бүгдээрээ бүтэн зүйлээ сонирхолтой тий. Ороод үзэл сонирхолтой байсан. Эндээс таалагдж байгаа 3 үний нэр. Нацаг Трейг Цэлмэг. За 3 оноогоор болчихъя. Гой. Гурван таалагдаад байгаа. Зөв хүмүүс дагаад үлдсэн юм бэ шүү. За унтахаасаа өмнө хийдэг 3 зүйл. За секунда тоолъё. 1 Шүдэгоох баах. Өөх. Майнер жоохон мафан талчлаа шүү. За cringe санагддаг 3 зүйл. Cringe. Өөлөх. Бүжиглэх. Флиртлэх. За одоо манай одоо энэ шоуны хамгийн гоё хэсэг эхэлж байна. Залуучуудын өрөөний хов базалт манай PTZ-гээр. За энэ буланд маань болохоор юуг онцсон бэ гэхлээр хасааг энд маань сайхан болж байгаа тий. Йоо бүр нэрээ үндэл манай оролцогч нарт маань ч гэсэн ер нь бол хасаа ингээд бүр үнэхээр enough те бүр болно байх шүү ингээд бодож байгаа гэдгийг бүүнөрөө яг эндээс харж авсан. Тийм одоо ингээд Trey нацгаа цэцүүлгоор ярьж байгаа ч те тэгмээ бас өрөнгө арай л амар шахаадах шиг байгаа маа. Өрөө нь бүр ингээд амар тэлтэрсэн байсан гэж мэгэл те. Тийм. Trey ч гэсэн өөрөө тэгжсэн те. Гэтээ та хэд бол ингээд гайгүй те. Тэгж яхад хасаа болохоор надаас ерөөсөө ингээд юм асууж байгаагүй. Тэгээд миний талаар ер нь бол юу ч мэдэхгүй. Тэг би ч гэсэн хасаагийн талаар юу ч мэдэхгүй. Тэгээд одоо юу чинь ингээд нацгаа эсвэл одоо зэтгүүлээ чамтай ингээд амар ингээд гоё vibe нийлэл ингээд явж байхад нь хасаатай бол би ерөөсөө баг хасаагийн талаар ингээд юу ч мэдэхгүй те. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө бол баг Trey бол хасааг бичих магадлалтай. Тийм. Тэгээд маа нөгөө хоёр ч гэсэн те зэтгүүлээ ч одоо уул нь бол хасаагийн одоо броун штэ. Тэгээ бүр хамгийн одоо best юм чи мэдэхгүй энэ ч хамгийн дүүс тий ахын дүүсийн холбоо юм уу чи жамууха. Тэгсэн чинь манай хүн чинь бас сайхан pop штэ, жинхэнэ pop хаан штэ. Тий тэгсээ тод орж ирстэй бас хамтдаа тэгэж яаж хасааг муулцуулаас тий. Ари дээрээс хөрхөн байсан. За тэгээд өрөө анки хоёрын болцоог бүгдээрээс ярилцъя л та. Энэ хоёрын болцоо ихэндээ амар дажгүй явжсэн тий. Маш хөрхөн ингээл юм асуугаал тий. Чи тийм үү би тэгдэг юм уу? Чи шүлгэн туртай гэсэн би ингэдэг миний амьдралын үзэл ийм тийм чамд ийм дотоо таалагддаг ийм бүсгүй таалагддаг ярьжсэн аа. Гівэнд чи шүлгэн туртай гэсэн те. Чи шүлгэн уншдаг гэсэн те. Би чамаа нэг шүлгэн уншчих ёо гэснэ. Хөөрх юм уу? Өрн маань нэг шүлгэнээс салж яж байхад урдаас нь дахиад
англиар шүлэг өрч өгөө гэж авч байгаа байхгүй тий. Яа харин. Тэгснээ болоочгүй. Шүлгээ уушгахаа өмнө Тэр шүлэг унших. Би яг уншихаас өмнө бас энэ англи шүлэг болохоор нөгөө бас мэдхгүй байж магадгүй олон нийт ашигладгүй байж магадгүй гэдэг би юм ерөнхий утгаар ингэж чинь. зүгээр л уншчихгүй дээ өгшин тий. Гэхдээ ер нь анхнаасаа яах ч уншсан юм бэ те. Мэдгүй. Яа мэдгүй надад штэ яг өөр хүмүүс эднэрт эсвэл ингэ тгий санагддаг гэж магадгүй л гэхдээ надад бол мэдгүй шүлэг унших тийм романтик юм уу? За бүр боли одоо нэг амар дотны одоо би одоо ингэ их нэртэй шүлэг уншаад нэг шүлэг уншдаггүй юм ч юм уу те нэг шүлэг уншвал бас maybe нэг гоё гэж магадгүй. Түнс ч одоо ингэ анхны болзон дээрээ шүлэглээд харчиж байгаа. Тэнэг штэ. Мэдгүй. Тэгээ би яг хэдэн оны хэдэн сараас хавтаад энэ шүлгээр охин нарих тренд болсныг үнэхээр ойлгохгүй байна нэрээ ёо. Бас их гайхалтай шүү. Тэгээ энэ зүйл чинь бит хоёр чинь бүр кринжлээд те бүр гэрээ нураахаас алтлаа нэрээ. So on we worked and waited for the light and we went without the meat and cursed the bread. And Richard Corey. Яа бүр үнэхээр зүгээр сууж чадахгүй бүр игээл гүйлтэл болооч. Үе байлаач яг л өстө гүйлтэл бит хоёр чинь бүр зүгээр л гэрээ нураасаа одоо та нар ч одоо нураахаар л байсан те. За тэгээ дараагийн бас хэцүү байсан юм. Хасаа живэн хоёрын болцоогоо те. Йоо хасаа живэн хоёрын болцоо бол Үнэхээр үнэхээр 7 дор те. үнэхээр аимшигтай байсан. Бүр үнэхээр яаж яа за одоо зүгээр ярилцгаая заа. Тэгээд хамгийн гол нь ингээд живэн ингээд за одоо болоо гэд хэлчмэр те. Ингээд бүр яг нэг тийм харцсан марцсан ингээд бүр ингээд яг за одоо өөртөө харцгаа гэсэн. Үнэхээр талимаарцсан байгаа те. Бүр ингээ хасааг бүр яг ууж идлээ. Бүр хасааг бүр яг Хүссэн шин ч миний те. гээд. Тэгээд хасаа тэр нь яаж таалагдаад ах юм аа сүрхээ. Тэгэл ярьж марж байгаа асуулт нь бүр үнэн таг заяа. Хасаа чи живнээс Сэрлэг юу хамгийн их хөдөлгдөг вэ? Ирмэлтэн бодлоо. Усан чин хөрөх, чихэн чин хөрөх. Хүзэн дээр ч юмсаг. Чихэн дээр үнсэг. Тий аим санд Ч одоо нэг эрэхтэй нэг юм ихтэй авсан ярилцаа штэ. Тэрийг юу гэж боддог вэ? Зөв гэж боддгоо, асуу зүгээр нийгмийн зүгээр систем гэж үздэг үү? Тэр системд баригдахыг хүсдэг үү? нэг эмхтэй нэг эрэхтэй хүний харилцаа юу гэж боддог вэ шиг надад юу гэсэн асууд ингэж асууж байгаа те. Тэгээд юу гэсэн гэдэг ч угаасаа тийм байдаг юм уу баг хоёр цаахтай байгаа юм шиг. тэгсээ баг за хэрв чиний ингэ таалагдсан хүн чинь өөр хүнтэй байвал өөр хүний одоо өмч болвол чи яах уу маах уу шиг те. Тэр амар тийм утгагүй юм маягаар хэлээд байгаа байхгүй дээ. Амар сериус асууад байгаа байхгүй. Одоо зүгээр болоо өгшин нэрээ ёо. Одоо жин минь одоо ухаарахгүй бол зүгээр үнэхээр одоо ичиг шараал болж ин да чиж нэрээ. Тэгээд жиүүн ч гэсэн яаж яах те би өстө жинхаа миний гэсэн юм би ингээ таалагдсан зүйлээ авахын төлөө алдсан гэл тэгэл хасаа барыг за алдсан малсаг гэж байгаа юм шүү те. Энэ хоёр бол бүр үнэхээр таарсан. тааршууд байсан. Гэтэл шүү дээ. Надад л ингэж үчин заяа. Энэ зүгээр надад төрсэн сэтгэл шүү. Хасаа болвол би угаасаа одоо ингээд дургу гэдэг айл хэлж илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл хасаа болох надад яг юу санагдав гэхээр хасаа болохоор аюу тийм manipulative гараа байхгүй. Ингээ өөрийнхөө одоо нөгөө хамт байгаа хүнээ амар ингэж толгойг нь одоо угаадаг. Гэхдээ тэнгууд үүлийн болохоор ингээ сүүлийн үед арай нөгөө нэг толгой угаахтаа болоод жоо ухаарч эхлээд байнгут. Арай нэг тийм өөрлөн гэж байгаа живүүн рүү ингэж орж байгаа. Тэгээ живүүн ч гэсэн яаж яахт одоо нэг тийм залуу гэдэг утгаараа толгойг нь угаахт manipulate хийхэд арай амар байхаа гэж бодоод тэгээд ер нь бол бас тэгж хараад иж магадгүй гэж боддог байгаа байхгүй. Угаасаа шүү дээ ер нь иймэрхүү залуучууд угаасаа байдیں۔ Заяа. Амьдрал дээр ч гэсэн угаасаа иймэрхүү залуучууд зөндөө байдیں۔ Тэг яг өөрөө нэг manipulate хийж чадахгүй болонгуудаа жоохон юу чи өстө өөрчлөгч юм гэдэг ч юм уу тийм. Яг тийм залуучуудтай байдаг шүү нэр. Тийм үнэхээр байдаг. Яг надад бол яг хасаа яг гэтэл яг хасаа яг жиггүй хүн тийм юм гэдэг. Хоёр бол яг энэ нэвтрүүлгээс үтсэн хүнийг л ярьж байгаа юм тийм. За энэ хүн биш за энэ хасаа гэдэг дүрийг ярьж байна. Хасаа гэдэг дүр бол надад яг тийм гэж бодож байгаа. Яг одоо киноны дүр шиг гэж ярих юм бол тийм. Харин тийм. Нэвтрүүлэг дээр гарч байгаа хасаа харагдвал үнэхээр биш. Энэ хоёрыг хамтд нь хас. Яа. Тэгээд вилла дээр бас цэлмэг тод хоёр маань бас болцож байгаа юм те. Энд дээр гэсэн чинь цэлмэг бол тодоос Трей та хоёр ерөнхийдөө ямар хөө харилцаатай байгаа юм бэ? Яг ямар байгаа юм бэ гэдэг ингээд асуусан. Тэр асуултнаас айгу зөвж асуултсан те. Тэгээ бас дээрээс нэг хоёулаа одоо хаслтын өмнө ингээд өмсөлсөн шүү дээ. Тэгээ тэрийг ер нь бол би юу гэж ойлгох вэ гэж те. Ашгүй манай сэтгүүлээ шууд тодын өдөөс яг тодорхой болгох гэдэг ер нь бол асууж байгаа юм те. Энэ олон өдрийн турш
Харин дараа. тэрэн дээр нь гэсэн манай тод бас айгүй хөөрхөн бараг л ойлгомжтой л хариулт өгсөн гэж би бодоод байгаа шүү дээ. Trade бол би бол ингээд би яг тогтсон юм бол байхгүй. 100% биш ээ. Ингээд аль алинтай чи ингээд явж үзэж байгаа тэгээд шийдэгдэнэ. Тийм учраас чам ч гэсэн боломж байгаа л гэдэг юм хэлсэн те. Ер нь бол хичээл гэдэг гисэн тий. Тэрийг нь сайлж авсан байлгүй. За тэгээд золоо нацгаа хоёр маань бас хөөрхөн суугаад ярилцж байгаа юм те. Тэгээд нацгаа болохоор би ингээ өчтөр болонд яваг гэсэн ма чамайг сонгоод болцмоор байсан юм ярилцж үзмээр байсан. Яагаад гэвэл чи надад ерөнхийдөө л ингээ таалагдж байгаа. Тэгээ бас дээрэс нь нацгаац ч манай золоо захиа битсэн байгаа даа шүү тий. Тийм. Тэгээд тэр захааныхаа талаас хоорондоо ярилцаад ер нь бол яг хөөрхөн би бинийгээ мэдсэн. Тэгээд хамгийн гол нь би биендээ талтай байгаа шүү гэдгээ илэрхийлсэн тийм яар болсон те. Тийм тэгээд золоо болох нацгаас тий чи намайг битсэн гэж шууд мэдсэн үү гэсэн нацгаа бас шууд илэнд болон тий. Би одоо хэн болвол бичээгөө өрөн өнгөөс бичээгөө арга нэг Sherlock Holmes шиг юм ярьж ирсэн. За зүг золол битсэн юм байна гэжсэн тий. Угаасаа тэгээ бодлого бодож олсон юм шиг л. Тэгээд тэгж л угаасаа хүм болгон л хийж байгаа шүү. Тэгээ н төгсгөл нь гэхдээ золоо бол тий. Лото хичээ. Өшөө явъя. Харин тийм. За тэгээд Trey бас цэлмгээс бас хөрх асууж байгаа юм те. Би ингээ хит ингээд тод руу ингээ дайраад байгаа байхгүй сте те ингээ. Тэгээ би ингээд ер нь бол тод руу ингээ нэг зай үлдээхгүй ингээд дайраагүй сте өгшөө те. Ер нь бол яг цэлмэгт бас одоо юу гэж чинь ингээд боломж олох гэдэг. Тийм боломж олох гэж юм уу те. Ингээд хэрэг үнэхээр тод цэлмэг рүү явмаар их юм бол тэр одоо чансыг ингэж нэг блоклмааргүй байгаа гэдэг ингээд илэрхийлсэн те. Тийм. Тэр бол үнэхээр дайжсэн. Надад энэ Trey бол яг энэ тоглоом гэх юм уу те. Тоглоом бол амар тийм шудраг үнэнчээр гоё тоглож байгаа нь бол Харин тийм. Тэгээд тэр хэд манай залуучууд байна. Бас живэнд амар санаа зовоод дэмжүүлээ те. Өөргөө баг ахнаар нь юм аа хааш. Манай живэн жоохон ганцаардаад байгаа юм шиг байлаа гэж үгээл те. Тэгэл асуултаас болоод ингээд амар шокнд орцсон. Одоо би өөртөө шууд ингээд шийдэмгий үйлчлэхийн ингэн тэгнэ гэл нилээн яагаад одоо хасааг ингэн тэгнэ гэлсэж өгөө. Нөгөөдөл бас өлөөд байхгүй тий. Цагсанс шин залуу руу ингээд үзээ мүзээ гэж үгээл те. Өөг нь хөөрхөн энэ ч бас хөөрхөн байх шиг байгаа маа тий. Тэгсэн цэцүүлээч амаа чи юу н броч өстой хэцүүг байлаа дээ. Тэгснээс хасаа шивэн нэрийг яриад байна тий. Энд чинь нөгөө нэг өмнө нь хасаа ч бас нөгөө нэг бильярд тоглож байхдаа нацтай тоглоод ялсан юм байна шин. Тэгсэн чинь живэн хурчснаа That's my boy энтергээд нурууг нь хэлчих шиг. Яг хитэнээс тэгээд байгаа юм би тий. Гар марыг нь барьж мэрэл тий. Тэгээ манай энэ залуучууд гэсэн ер нь л ингээд анзаарал байгаа юм. Тэгээ хамгийн гол нэгэд байхгүй хасаа ингээ өрөнд байхгүй байгаа үед живэн рүү татна байснаа. Өрөнд хүрээд ирэнгүүт ингээ амар хүндий цан гаргаад идэх гэх тэгээд байгаа байхгүй жинд. Харин тий. Тэгээд ингээ жоо манай живэн сэтгэлийн гал өгцөн л юм шиг байна. Тэгэл ер нь манай залуучууд бол хасаад жоохон дургуул ах шиг байсан да. Хасаа л угаасаа яг тэр живэнтэй тэр холбоогоос ингэ тасмааргүй байгаа байхгүй тий. Өөрөнтэй ер нь бол хаашиж ирж магадгүй гэж бодож юм мэдгүй. Харин тий. Гэтэ ер нь бол одоо энэ жоохон дургу байгаа дээр нийлээд ер нь хасаа хасчаасаа тий. Харин. За тэгээд оройны хоол маань болсон байгаа. Бэлэд үлдсэн хэд маань оройн хоолоо идэнгээ нэг тийм 2 дугаар суугийн асуултсан ингээ тий. Trey нэг тийм балаа юм гар. Өөрөө нэг балаа юм асуултаас гол гівгэд нэг айгу дуудаа шуутаа болсноо тий. Эвгүй юм асуугаад надад үзэхэд үнэхээр духгүй байсан тэр асуулт. Үгүй үндэ тэр чи арай л удаа үргэлж гол нэг зүгээр ганц асуултууд асуугаа за хаа яст гоё байлаа гэж хэлчихгүй ингээл 2 3 тойрч морил те би бинээсээ тэгснэ тэрийг амар ухаж ярилцчих барилцсан. Амар ингээ нухастаа харж ирсэн тодоо чи хэрэг энд байгаа 2 залуутай хамт унт гэх юм бол хин хинтээ унтах байсан бэ гэж. Нөгөө нэгсэн бодж үзье юм уу гэж штэ зүгээр ингээл хаа гэж ярьж болно штэ. Тэг мэдгүй эсвэл ярих нь зөвл байх л та ич зоод байх шаардлагагүй байх л. Гэтэ ингээд арай л удаа үргэлжлсэн. Арай л тухгүй болгосон гэж. Номидос нэг айгу тухгүйсэн харагцсан. Номи ч яж хат яг цэвэр яг солонгос школтой болохоор тий. Чи боддоо одоо ингээд single inferno-дор ийм ярьсан гэж боддоо. Нөө бүр идэж ууна үсттэй нөгөө нэг үзэгчнэр нь тий. Манайхас гоё задгаа шүү тий. Энийг зүгээр гоё юм тоглоомоор л хариулах хэрэгтэй юм шүү тий. Тий ингээ бодох хэрэггүй хариуллаа тий. Харин тий. Дөрүлээ ер нь тийм амар хуучсан юм уу эсвэл. Аагүй шүү. Ер нь бол бас орой олон дээр бас too much шүү. Харин тий. Ер нь тий. Ганц болсон шүү дээ. Бүр ухаад одоо. Тийм ингээ хоёр дахь тойрог их гэж. Энэ тэгтээ бүр нөө баярлал маймраа мартцсан байна тий. Бүр үнэхээр яг харин тийм үү. Зүгээр ингээд тийм зурагтаар гарч ирж байна шүү. Нилээ гоё тавирцсан байна. Одоо хоббигоо яриад хоол идчихлээ тэгвэ. Гэтэ энэ ч бас одоо нэг тийм байдгүй юм яриад байгаа ч юм шиг л тий. Тэгээд өвөг нь болов. Оо нэлээ. камерны яг ард л яригддаг маягийг яриад тий. Гэтэ камерны ил ярьж дээ тий. Тэгээ ерөнхийдөө бол боксборны юмарсаар агаал дууссан дөө. Түүний дараагаар бас shoot or dare гэдэг одоо үннээ хэлсэн шийдвэр гэдэг тоглоом тоглож байгаа тий. Тэгээ бас л дахиад нөгөө боксборны яриад нэг үлддэг.
Ядаргаад тэ унтаж ивдэх юм асуусаар агаал хөөх болоо номи бүрийн шок орсон баа. Юу ороод ирвэ гэж та. Үйл мэдэг цэцэг одох юм шээсэн юм уу гэлтэй. Ямар төрлийн байрлалаар хийх дуртай вэ гинэ? Тэгээ ер нь бол номи бол яг нэг single inferno үзэж байгаа л гараад ирсэн хэрэг. Хэвээ. Монгол single inferno болж ийн гэж яваад ирсэн чинь шууд зүгээр. Чи хэдэн өдөө удсан бэ? Чи ямар порно үзэх дуртай вэ? Тэгэл. Чи ямар байрлал дуртай вэ гэж нөгөө. Ер нь олон төрлийн л байвал гоё гэдэг болчих өссөн юм байна. Ари тий. Хөөх юмтай. Ямар фантасти гэсэн чи нэг гоё далайн ирэх гэж хөөрхийн номыг бүр хин нэг авд гаргаад өгөөч эсвэл хасаад өгөөч хүрээ гэдэг энэ зовлонгоос ангижүүлээ. Хүмүүсийн бодсон юм бол тий одоо юу гэдэг чинь нэг багш магштайгаа явуулж мудах ч юм уу те эсвэл ингээд пицца хүргэлтэй юм үнтэй тийм болоо гэсэн чинь номи болоо би гоё далайн эрэг дээр гоё ингээд машин дотор зөксөл дээр нь зогсож байгаад гоё нар жаргаж яхад яахыг хүсдэг. Гэтэ амар тийм гинүү хонгор заяа. Амар хөөрхөн хариултайсан. Pure байгаа. Амар pure. Тэгээд араас нь тод ингээд шийтгүүлж байгаа те нэг асуултанд хариулмаар санагдаад. Тэг ингээ морины баг ингээ зөөхөр болж байгаа юм заяа. Тэг дундаас нь хөрхи ингээ авсан хөрхи амтай амьсгалждахгүй болоод ирж байгаа. Юу хэцүү шүү дээ. Тэгсэн чинь нөгөө өнөөдрийн илч манай босс Били маань хин бага зүгөө. Хэрэг бухчиндууд байвал тайлаад нэг хүүтийн муучаа тэгээд буцаа өмсчихгүй юм шиг. яг яах гэдэг юм бэ ёо. Бүр арай дотор хамгийн ихэд хасах Били гэж яа. нэг боож алах гэсэн. Тэгээ энэ хоёр ангийн турш ер нь Били бас номи хоёр бусад октоотойгоо нэг ингэж вайблцаа ер нь ярилцж байгаа тийм хэсгүүд ерөөсөө ороогүй те. Нэг байхгүй. Яг нөгөө номи живэнт нэг жоохон солонгос яас гэсэн яриц те. Гэтэ ер нь алах хэрэгтэй баха. За тэгээд бас нэг юу юм юу гэсэн гэхэлэр зодоо ингэж train биен дээр тухаараа ингэж лааз ингэ өнгөрүүлээд ингэ явсан байгаа да тий. Тэр бас жоохон духгүйсэн тий. Тэгсэн маа чөөж гэсэн. Ийм суугаад юм их тухтаа да. Дааварцсан бас хөөрцөө. Чи энэ дугаар дээр энэ хоёр анги дээр юу асан юм бэ? Чаага юу байгаа шүү трей. Бүр букс боор яриад 6x яриад дуслаа тий. Энэ анги ер нь жоохон нэмэх 18 анги юм шүү. Энэ хоёр анги. Бараг нэмэх 21, бараг нэмэх 30 байсан юм би. Тэгэхээр хоёрлаа үзэхэд үнэхээр тоххой байсан. А тэгснэ арай энэ манай хасаа Энки өрн Жиуны дөрв одоо бус болцооноос хурж ирж байгаа тийм. Бүр ингэ үлдэжингөө болж байгаа байхгүй. Орой бүр ингэ нарж арж марцсан тийм. Тэгэл одоо манай хасаач нөгөө нэг залуусаа ингэ яриад л ичсэн чинь. Тэгж ирж байгаа тийм. Эн чи одоо өрнгийн буруу штэ. Өөрөө буруутай гэж авч байгаа байхгүй юу? Хэрвээ үнэхээр ямааргүй байсан бол би ямааргүй нэг хэлж болно штэ энэ төр гэл тийм. Тэгээ юу лээ нөгөө нэг тэнцэн дээр одоо ингэ хасаа ялцж байгаа гэдгийг мэдж байгаа юм чинь өрөн болохоор угаасаа л хасаа одоо нэг төрсөн өдрөөр нөрөнтэй хамт байна гэдгийг мэдж байгаа болохоор тэмцэн дээрээ ялахгүй байх хэрэгтэй байсан байхгүй ч шүү дээ. Нэг тийм яриад байсан. Харин тийм. Тэгснээс тэгээд аахгүй. Би бол тест Энкиг бол өрсөлдөгчөө гэж үзэхгүй байна. Угаасаа Энки бол өрөнгийн тайп биш мэж. Тэр одоо яаж мэдэж байгаа юм? Өрөн мэддэг болоод одоо хитэн жил болж байгаа тэр одоо. Сар мэдсэн юм уу? Өөрөө бүр яг өөрийнх нь тайп гэдэг байгаа шүү дээ гол нь. Харин тий. Тэгэл одоо маа нөгөө залуус чи өнөд ч ингээ ярьсан одоо юу юм одоо сасгаас асууж эхэлж байгаа байхгүй тий. Гэтэ өгчин чи одоо ингээл өрөнд ингээ жоохон зай өгж гин юм өгж гин үү тий. Чамаагүй сэтгэрийн нөгөө шахаад байгаа юм шиг санагдахгүй байгаа сте тасаа. Би ерөөсөө шахаагүй шүү дээ. Би анх болзон дээр ч гэсэн ингээ хэлжсэн тий. Чи одоо ингээ хоёул өөр хүнтэй ингээ бас ингээ болж үзье юм үзье гэдэг. Тэр одоо нөгөө хоёр дахь өдрийнхөө болзоо яриад байгаа байхгүй. Тэгсэн чинь трейд гэсэн тий. Тэгвэл хөшөө манч гэсэн одоо өрөнтэй ер нь бол ингээд бас болж үзмээр л байгаа. Тэгээ надад үнэхээр ингээд нөгөө боломж нь олдохгүй байна гэсэн тий. Гэтэ одоо хасаа бол өстой үнэхээр биш ээ. Харин тэгээд манай 10 дугаар ангийн төгсгөл оролцогч нар маань би нэрүүгээ захиа бичээд дууссан ба тий. За тэгэхээр дараагийн анги бол захиатай анги эхлэх нь байна. За тэгээд тэрний дараагийн анги бол хасалттай анги байгаа. Одоо тэгээ хасаагаа хасах гал хүлээгээд байна. Тийм. Би чамд 9 дугаар анги ер нь бол ямар санагцсан? За шинэ орж ирсэн хүмүүсийн хувьд юм бол яг Энки таалагдсан. Бусад хоёр оролцогчдын хувьд бол яг өрсөлдөх чадвар багтаа санагдсан. Тэр хоёроо бас тэгэл ингээл хасагдах багтаа л гэж би бодсон. Жин бол яг юу байгаа? Надад ганц л хүсэл байна. Хасааг л хасаад өгөөш хүсгээр байна. Эхний анги дээр хассан байсан бол тэ хасааг. Гэхдээ яг одоо хасаа байснараа ингээд хүмүүсийн яриа болж. Харин ер нь бол угаасаа юу штэ. Бид хоёр одоо ингээд хүмүүс муулж байгаа чинь энэ бол зүгээр цэвэр entertainment штэ тий. Яг бид хоёр бол амар entertained байгаа. Ингээл сайнаач тэр муугаарч тэр. Тэр сэтгэлийг бол их хөдөлгөж байгаа. Тэгээд угаасаа хасаа жинхэнэ хүн гэсэн угаасаа ийм биш байх. Оролцож байгаа хүмүүсийн маань одоо нэг энэ гаргаж байгаа энэ дүр төрх шүү дээ. Одоо энэ үүсгэсэн дүр нэх юм аашаа. Энэ тэр дүрэнд нь л ер нь бол бид хоёр ингээд шүүмжлээд байгаа шүү.
Тэгэхээр ер нь бол хов өнрөө нь ерөөсөө Атактад байхгүй шүү. тий ойлгоорой, зөвөр ойлгоорой. Мгм. Тэгээд надад яг Энкигийн хувьд бол Энки дэжгүй санагдсан. Тэгээд Билли мэдэхгүй. Билли бол шууд барыг хасагдчих магадгүй. Их энэ хоёр дугаар дээр хүмүүстэй Өөрөө ч гэсэн орж ирээд хүмүүс араа заач би хасагт ёгс гэж магадгүй. магадгүй. Тэгээд Номи бол уулна шүү дээ. Номи бол ингээд яг нэг Bible-ч бол амар хөөрхөн оролцогч юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо бусдаас арай онцгой те, арай өрмөц. Тэ нэг даруухан, намхан хөөрхөн жижиг охин ингээд яваад байвлаас хөөрхөн шүү дээ. Гэхдээ мэдгүй яг дараагийн хаслаараас хасаж магадгүй л. Тий. Одоо эдрийн нэг охин архнууд нь амар өндөр болсон. Тэгэхээр яаж юм энэ сизон дээр дандаа нөгөө нэг юм айгуу тийм high fashion хүмүүс ороод ирчихэж байгаа шүү дээ. Тийм модель ч юм уу нэг тийм хүмүүс ороод ирсэн байгаа шүү дээ. Тий. Ерөнхий босхон тий. Амраа мамраа тий. Нэг мэдгүй тийм тэгэнгүүт одоо ингээд эсвэл Даяна ч юм уу те Номи ч юм уу нэг иймэрхүү охтууд чинь нэг тийм босгохтон тэнцгүй юм шиг маягийн юм мэдрэмжээр төрүүлээд байгаа байхгүй юу. Хэрвээ ингээд түрүүжийн сизний Кикомикотой хамт ингээд холиод тусцсан бол нэг амар тэхгүй шүү дээ. За магад тийм л тийм юм тийм. Харин тийм. Тэгээ ингээд хамтд нь ингээд бөөнөр яг жагсааж зогсоож байгаад харах юм бол яг ингээд модель гэсэн ингээд энгийн хүн шаардах юм ааш Харин тийм. Тийм. За одоо зүгээр яг ингээд нийлүүлчихье заяа хүмүүсээ гэж. За мэдээж өөрөө хасаагаас салаад инктэй нийлж. Тэгэнгүүт чвэ болохоор тодтай. Заяа. За. Гэсэн энэ жоохон рандом гэж магадгүй. Гэхдээ цэтүүлэг золоотой. За. Тэгээд Номиг нацгаатай. Жиүн бол хасагдана. Жиүн Билли хасагдана. Тэгэл энэ шоу дуусгах юм байна. За тэгээ яг энэ таамаглал маань биелэх хэсгийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Энэ 7 өдрийн ингээд дуслаа. Та бүхэн сонирхолтойсан бол комент бичээрэй. Тэгээд лайк, шеэр хийгээрэй. Тэгээд subscribe хийгээд бас дээрэс нь дараагийн ангиудаар дээрээ аплод хийхэд нь notification авахыг хүсэж байвал хонгоо дараарай тий. Өмнө нь яг Тэнгисийн ирэг дээрх season 2 дээр хийсэн бичлэгүүдийг үзэх хүсэж байвал дэлсэн дээр гарч байгаа плейлист руу орж үзээрэй. Одоо бид хоёр аль болох хурдаар болох хичээж байгаа шүү. Тэгээд хүлээж байгаа та бүхэнд бүгдэнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай. Bye bye.